Монгол Улсын иргэдийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж авч гадаад гүйлгээсэн тохиолдол бүртгэгдсэн тухай Цагдаа ерхий газраас өнөөдөр мэдээллээ. Залингийн энэхүү хэргийг илрүүлэхээр мөрдөн шалгах явцад 480 гаруй иргэний картыг ашиглаж 120 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байжээ. Тус хэрэгт бүгд найрамд тэгтээ дардулсан 2 иргэнийг буруутган шижигтнэр татаж саатуулан байцааж эхэлсэн байна. Цаашид хохирогчдын тоо мөнгөнд өсөх магадлалтайг Цагдаа ерхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатар хүн анхаарууллаа. Тиймээс иргэд цахим картаа хайж өргөдүүлсэн тохиолдолд хаалгах, итгэлгүй хүнд картаа өгч явуулах, ээжтэмээс мөнгө авахдаа ардаа хүн байгаа эсхийг нятлах хэрэгтэй байна. Мөн мессеж банкны үйлчилгээ хэрэглэж хэвшихийг цагдаагийнхан зөвлөлөө. Гадаад улсын иргэд энэ төрлийн гэмтэргийн эрэг огчч болоод одоо объектив тал Монгол улсад энэ гүйлгээ хийгдүүлсэн бол одоо Монгол улсын иргэдийн картыг мэдээллийг хууль бусаар олж авч гадаад улсад гүйлгээ хийж хохирол учруулж байгаа энэ хэрэг бүртгэгдээд эхэллээ гэдгийг бол бас анхаарах хэрэгтэй. Иймд одоо захин одоо энэ арилжааны банкуд бол цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. За иргэд маань ч гэсэн одоо энэ өөрсдийн аюулгүй байдлыг хангах энэ асуудал дээр бол анхаарах зайлшгүй шаардлагатай байна. За энэ дээр бол 480 гаруй иргэн 120 орчим сая төгрөгээд энэ маань цаашаа нэмэгдэж болзошгүй доогоор цагдаа дээр ингээд шалгаж байгаа асуудал байна. Монгол Ардын намын хүсэлтээр хуулийн байгууллагын дахин тус намын удирдлагуудаа холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийн эргийг шалгаж байгаа. За авилга албан тушаалын гэмт хэрэг шалгах хариаллын дагуу авилгатай тэмцэх газраас хэрэг шалгаад дууссан бол гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад уг хэрэг толгойтой 2 иргэнийг тогтоож сэжигтнэр татжээ. Тэднийг эвлүүлэг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгсэн гэдэг үндслээр Сүхбаатар дүргийн цагдаагийн 1-р хэлтээс эргүүлсгэн байцааж байгаа гэлээ. Энэ одоо эвлүүлгийг хийсэн одоо далайлган сүрдүүлсэн, бусыг гүтгсэн гэдэг асуудлууд дээр бол 2 иргэнийг одоо холбогдуулан Сүхбаатар дүүрдэх цагдаагийн 1-р хэлтсээр эрэг үүрэг өрсгөн одоо эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 2 зааснаар эрэг үүрэг үүсэн одоо мөрдөн байцаалтай ажиллагаа явагдаж байна. За энэ дээр бол шалгалтын ажиллагаа өгж байгаа учраас бас хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Сонгуулийн үеэр Ардсан намын удирдлагуудын хүсэлтийн дагуу авилгатай тэмцэх газар Монгол Ардын намын дарга Инхболд нийслэлийн Ардын намын дарга Сандуй зөвлөх Ганбаатар нарын хооронд ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх зөвхөн нийслэл 60 тэрбум төгрөг босгох тухай утасны яриа бичлэгийг шалгахаар шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнд хандсан байдаг. Ингээд шүүхийн шинжээчд бичлэгийг хянан шинжлэх явцад дээр дурдгдсан албан тушаалтнуудын яриа биш эвлүүлэг болохыг тогтоосон билээ. Иймээс авилгатай тэмцэх газар шинжээчдийн дүгнэлтэнд үндэслэн Монгол Ардын намын удирдлагуудаа холбогдох 60 тэрбум төгрөгийн тухай бичлэгт эрүүг үүсгэхээс татгалзаж байсан юм а.